хамгийн сайн цэргүүтэй хамгийн тэнэг даалгавар дээр золиослж байгаа. Покровск хаан оч бүслэгт бөмбөгдүүл нас бар. Хамгийн чухал байлдааны талбайны хэсэг дээр хамгийн мяа цэргүүтэй байршуулаарай. Оросууд өчигдөр шөнө Украины бүх цахилгаан станцуудыг бөмбөгдсөн. За, Путин тоглохоо болж байна. Өчигдөр шөнө бөмбөгдөөгүй шиг бөмбөгдсөн. Түүхэн дэд хэмжээндээ Оросууд зургийг харцгаая. Цахилгаан станц. Нийт 8 цахилгаан станцыг бөмбөгдсөн өчигдөр. Тагаал гарч байна. Та харж байна уу энэ? Шатж байгаа. Нүрс шатж байна, станц шатж байна. Хэдэн тэрбум долларын хөрөнгийг тэ 25-30 мянган долларын дроноор будаа олгож байна. Юу юм бэ гэх юм бол үр дүн. Энэ юу юм бэ гэх юм бол хөрөнгө олтыг өгөөч. Яагаад гэх юм бол 50 мянган доллараар хэдэн тэрбум долларын дэд бүтцийг будаа олгоно гэдэг чинь одоо аштай гэсэн үг заяа. Тэр хэдэн тэрбум долларын хөрөнгө олтоос юу гарч байгаа юм бэ гэх юм бол бүх бүтээмж гарч байгаа. Халаалтан гарч байгаа, цахилгаан гарч байгаа, тэрүүгээр дамжуул үйлдвэрлэл нь явж байгаа, тээвэр нь явж байгаа, бүх юм ингэ явж байгаа, амьдрал явж байгаа гэсэн үг. За. Тэгээ Киев зарим газрууд тогтой, ихэвч газрууд нь тогтгүй. Тэгээ бас одоо юу гэж нэх юм бол 750 кВт-ийн цахилгаан дамжуулдаг трансформаторын дэд бүтцийг бас бөмбөгдөөд эхэлж байгаа. Яагаад гэх юм бол Украинчууд бас хаанаас тог авж байгаа юм бэ гэх юм бол Польшоос авж байгаа, Унгариас авж байгаа. Тэрийг нь бас удахгүй тасн зогсоох юм байна. За. Тэгээ цахилгаан станцын зураг нь амар гоцтой. Амар тоглоом ерөөхдөө дуусахд өгчээ. Тэгээ энэ юуны бичлэг юм бэ гэх юм бол тэгээ одоо бид нар ингээд Монголд 100 юм уу өвөлдөө ингээд хөдөө нэг хотоос нөгөө хотын хооронд нэг тосгоноос нөгөө тосгоны хооронд явж байхдаа хав харанхууд явдаг шүү дээ. Яг гэх юм бол гэрэлтүүлэг байхгүй. Энэ юуны бичлэг юм бэ гэх юм бол Киев хотын төвөөр ингээд машинууд явж байгаа заа. Тэгээ эргэн тойрон яагаад юм харагдахгүй юм бэ гэх юм бол гэрэл байх. Цахилгаан байх. Дэд бүтсэн будаа. Тэгээ засна дахиад бөмбөгдөн. Засна дахиад бөмбөгдөн. Тэгээ эзэн нэг цаг засахтаа болчих. Тэгээ хүмүүс хүлтэн. Тэгээ нэг сонирхолтой юм заяа Украин тийм дулаахан орн биш ээ. Тэгээ одоо 11 сарын 9 болж байна. 12 сарын үеэр заяа халаалт нь хэдэн хоног зогсчих юм бол нөө хоолоонууд хүлддэг. Хоолоонууд хүлдчих юм бол дэлбэрдэг, хагардаг. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээр дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээд Германы хэвлэл мэдээллийн Bild Zeitung ядаж жоохон үнэгийг ингээ ярьдаг заяа. Тэ Ukraine insiders fear a major defeat against Putin. Бүр амар ачигтна гэж байна. Тэрнээс айж байгаа гэж байна. Украины дотоод байгаа хүмүүс, Зеленскигийн иргэн тойрны хүмүүс. За тэгээ хүмүүс юу постолж байна гэх юм бол яагаад манай дэд бүтцийг ингээ бөмбөж байгаа юм бэ гэх юм бол яагаад гэх юм бол манай цахилгаан станцууд зэвсэг үйлдвэрлэдэггүй шүү дээ. Тэгээ яагаад манай иргэдэд зориулсан манай эдийн засагт хэрэгтэй юмыг бөмбөж байгаа юм бэ? Яагаад вэ гэх юм бол айгүй амархан унсан хүүхд юундаа уйлаад байгаа юм бэ гэж хэлмээр байна заяа. Яагаад гэх юм бол Украинчууд өөрөө Оросын газ нефтний дэд бүтцийг бөмбөж байгаа шүү дээ. Тэр газ нефтний үйлдвэрлэл боловсруулдаг үйлдвэрүүд бас зэвсэг үйлдвэрлэхгүй байгаа юм аа. Гэхдээ энэ цахилгаан станцууд юу хангаж байгаа юм бэ гэх юм бол тээврийг хангаж байгаа үйлдвэрлэлийг хангаж байгаа юм бэ. Тэгээ зэвсгийн үйлдвэрлэл тэргээр явж байгаа гих мэдчихлээ. Хогч. За, өөр юу болж байгаа юм бэ?
Купянск, Лиман, Северск, Константиновка, Покровск, тэ Орхив. Покровск ерөөхдөө одоо Оросуудынх болцсон. Тэ. Та нэг харж байгаа бол Донецк, Луханск удахгүй тэр чигтээ Оросуудынх болно. Донбассыг ерөөхдөө удахгүй тэр чигтээ авчна. Та харж байгаа бол Покровскийг Оросууд авцсан байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол Мирноградад тэгээ хүмүүс ингээд янз бүрийн тоолж байна. Хэдэн зуун эсвэл хэдэн мянган Украины цэрэг энэ дотор ингээд бүслэгдсэн, барифигдсан, бууж өгөх ёстой одоо болж байгаа. Тэгээд хамгийн сайн цэргүүдээ ишээ бүгдийг нь явуулсан. Эднэр одоо бүслэгдсэн. Тэгээ мянгаар нь өгч байгаа, 100-100-аар нь өгч байгаа эсвэл одоо бууж өгнө. Барууны хэвлэл мэдээлэл пропагандагийн суугууд юу илж нээх юм бол энэ бүр ингээ нэрийг хэлэхгүй байна заяа. This Ukrainian towns fall. За энэ Украины нэг хот тосхон хамаагүй. Тэ. Падли хэрэггүй хамаагүй гэж ярьж байна заяа. Тэгээ бүр нэрийг дуртахгүй. Гэхдээ өмнө нь бол юу ярьж исэн бэ гэх юм бол сонсцгоо. Энэ бол Германы ZDF заяа. Zweites deutsches Fernsehen. Юу юм бэ гэх юм бол Монголын MNB-тэй адилхан гэсэн үг заяа. Амар олон германчууд энийг орой олгон 8 цагаас үздэг. За тэгээд эдгээр юу ярьж исэн бэ харцгаая. Энэ хизээ юм бэ гэх юм бол 10 сарын 16. Ойролцоо нэг 20 хоног юм тий. Der letzte Versuch der Russen, nochmal durch eine große Kraftanstrengung zu versuchen, eben ihr operatives Hauptziel zu erreichen für die Sommeroffensive 25. Und das ist ganz klar. За энэ зуны тий offensive-аараа энэ зуны дайралтаараа Оросуудын гол зорилго юу ярьж байна гэх юм бол Покровскийг эзэлж авах. Die Eroberung von Покровск. Also in einem Wort zusammengefasst, fail. Ганцхан нэг үгээр дүүнчи, бацчи, Оросууд failдсэн Покровск. Ich habe es ja in der letzten Sendung schon gesagt, als ich bei Ihnen war, operatives Ziel nicht erreicht. Also тэгээ өмнө би нэвтрүүлэг орж байхдаа би бас өмнө хэлчихсэн. Оросууд failдсэн. Weder dort noch in Kupiansk noch in Sumy. Sumit failдсэн, Kupiansk failдсэн, Покровск бас failдсэн. Nur eben diesmal halt, also ich will jetzt nicht sagen Verzweiflung, aber es ist schon ein Zeichen einer gewissen Ratlosigkeit. Тэгээд би яг ингээ би юу гэж хэлмээр байна гэх юм бол энэ Оросууд аргаа барж ах шиг байна гинэ. Oberst Reisner. За. Одоо энэ 11 сарын 5-нд өөр сууг заяа NTV. Wie sieht die Lage in Покровск? Oberst Reisner, wie sieht die Lage in Покровск aus? Ерөөдөө тий хушууч билүү? Тий хушууч хурандаагаас нэг цолтоогоор. Покровскийн байдал хэр вэ? Momentan wirklich aus. Бодит байдал Покровск ямар? Ja, man sieht, dass die Situation sich in den letzten Wochen zugespitzt hat, und zwar in einer Art und Weise, dass man davon ausgehen kann, dass Покровск gefallen ist. Покровск ist gefallen. Покровск уншлаа. Покровск байхгүй болсон. Оросуудын болсон. Энэ Австрийн телевиз. Гэж хэлэх юм одоо хаашаа тий. Би яг сайн мэдгүй байна. За TTF-ийн одоо юу бичсэн бэ гэх юм бол тэгээ ичдгүү заяа 2-7 хоногийн өмнө юу ярьж исэн бэ гэх юм бол fail тий. Одоо Покровск vor dem Fall Ukraine kann Blatt nicht wenden. Покровск одоо унлаа. Нурлаа. Тэгээ Оросууд авлаа. Украинчууд энийг эргүүлж чадахгүй байна. За. Тэгээ юу ярьж байна гэх юм бол бүслэгдсэн тий. Покровск цэргүүд тий Мирноградад хэдэн мянган цэрэг бүслэгдсэн зүхт чадахгүй байна. За. Тий. За. Bald zu spät für geordneten Rückzug. Ухрах. Тий. Одоо цэргүүдэд тэндээс татах бас боломжгүй болж эхэлж байна. За тэгээ ингээд CDF-ийн бүр ичдгүү заяа militärische Fehler одоо цэргийн албахийн том алдаа. Es ist schwer zu verstehen, warum die oberste ukrainische Militärführung immer wieder denselben Fehler begeht, nämlich den Rückzug aus unhaltbaren Stellungen erst dann anzuordnen, wenn es bereits zu spät ist. Нэг юм би юусоо ойлгохгүй нэ гинэ. Яагаад Украины цэргийн албаны удирдлагууд заяа дандаа нэг адилхан алдааг давтаад байгаа юм бэ? Тэр алдаа юу юм бэ гэх юм бол тий оройцсныхаа дараа ухардаг юм. Тас гүрийгээд тэгээ бүрэн бүтэн бүслэгдснийхэн дараа ухраарэ гэдэг юм байна л та. За. Тэгээ ингээд ганцхан сантиметр талбай нутгийг ингээд бууж өгөхгүй. За.
Тэгээ царай алдаж болохгүй. Тэрнийхээ оронд юу алдаж байна гэх юм бол хэдэн мянган цэрэг алдаж байгаа. Тэгээд social media дээр та нэг номыг мэдхүү The Art of War энд үзүүлчих заяа. Тэ? Sun Tzu. Айгу алдартай. Тэ? Бүх генералуудын энэ номыг уншдаг. Тэгээд зүгээр чөлөө цагаараа бас би уншсан энэ номыг. Тэ? Тэгээд Sun Tzu-гийн номыг өөр хэн уншсан байгаа юм бэ гэх юм бол Зеленский. Тэгээд Зеленскийг сүүлийн үед хүмүүс ямар нэрээр дуудаж байгаа юм бэ гэх юм бол Зеленский биш. Тэ Зеленцүү гэж дуудаж байна. За тэгээд их генерал Зеленскигийн одоо байлдааны талбай дээр мөрдөх ёстой дүрмүүд хэдүүлээ танилцах уу. Тэ When your army faces a desertion crisis, sacrifice your best men for a pointless mission. За чиний цэргийн алт дотор аягүй олон хүмүүс зүгтж байгаа, мултарч байгаа, илсмээргүй байгаа юм бол хамгийн сайн цэргүүтэй тэ хамгийн тэнэг даалгавар дээр золиослж байгаа. Одоо Покровск та нар оч бүслэгт бөмбөгдүүл нас бар. Тэгэх юм бол үлдсэн цэргүүдийн морал тэгээ цэргийн алт дотор уур амьсгал нурнаа. За дараагийн дүрм. Make sure to place your weakest units at the most critical point. За хамгийн чухал байлдааны талбайны хэсэг дээр хамгийн мяа цэргүүдээ байршуулаарай. Зеленцүү. За энэ дээр нэг юм нэмэхээр санагдлаа. Би өөрөө энэ дээр энэ мим дээр нэмэр болъё гэж бодож байна заяа. Яагаад гэх юм бол өнгөрсөн 7 хоногт энэ байлдааны талбай дээр юу болж байгаа юм бэ? Тэгээ Зеленцүү ерөөхдөө хөгжиж байгаа юм байна. Дараагийн төвшөнд хүрж байна. Тэгээд энэ тэ хитрхи оройтсон үед л ухар Зеленцүү. Тэгээ баяр хүргэе. Тэ Слава Зеленцүү.